өнгөрлийн 2 жилээр нэг амаргүй цаг хугацаанд бас усан онцгой комиссийн дарга шатар сайд дээр ажиллалаа. Ер нь эндээс ингээд дүгнэлт гэж хэлэхэд бас сургамж гэж хэлэхэд ер нь манай улс ер нь ямар сургамж дүгнэлт туршлагатай болж байгаа. За та сар дахал бол их л юмыг сургаж байна бид. Их юмыг анхааруулж байна. Одоо бүгд мэдж бүтэн 2 жилийн хугацаанд дэлхийн нийтээр сүүлийн 100 жил тохиолдоогүй энэ цар тахлын өмнө бол эдийн засгийн асар одоо өндөр хөгжсөн, эрүүл мэндийн салбар нь гойд одоо тултлаа хөгжсөн ийм улс орнууд хүртэл үндсэндээ хөл алдаж одоо дэнжигнэж барьцаалдтлаа шүү дээ. Бид иргэдтэйгээ монголчууд нийтээрээ эвтэй байж бас харьцангуй иргэдийн оролцоо сайн байсан төр засгийнхаа бодлогыг маш сайн дэмжиж ажилласны үр дүнд Монгол улс өнөөдөр бүх салбарт эдийн засгийн үйл ажиллагаа худалдаа үйлчилгээ ямар нэгэн хориг саадгүй одоо хэвээ үргэлжилж байна. За энэ бол бидний хамтын ололт. За энэ бол бидний бас хамтын үйл ажиллагаа харилцан хамтарч ажилласны үр дүн. Бас нэг том туршлага болж үлдэж байгаа. Ковидыг бид даван туулахын тулд 5 төрлийн гэдэг юм уу 5 үе шаттай стратеги хэрэгжүүлсэн. Нэгдүгээрт бол ерөөсөө эрүүл мэндийг хамгаалах тийм. Эм байгаагүй. Ямар эмчилгээ хийх нь тодорхойгүй байсан. Маскч байгаагүй. Вакцин бүр сургахгүй байсан. Энэ үед яаж дотооддоо оруулж ирэхгүй байх вэ? Анх эхэлж яваад би өөрөө хотын дарга байсан. Улаанбаатар хотод ирнэ хэрхэн ямар бэлтгэлийг хангах вэ? Ямар зохион байгуулалтыг хийх үү гэх мэтээр ингээд эхнээс нь оролцож явсан учраас бас энэ тал дээр бол бас Монгол Улсын засгийн газар маш сайн арга хэмжээнүүдийг авч бүтэн жил дотооддоо алддаг. За дотоодод алдсан цаг хугацаанд бол хамгийн түрүүний зорилго юу байсан? Вакцинжуулалттай эрчимтэй хийх. Дээрээс нь эмчилгээний тактикаа сайжруулах, эмчилгээ онцлогоогоо сайн хийх. За дараагийн хөвлөр бол одоо нас баралтаас урьдчилан сэргийлэх одоо аль болох бага хэмжээнд хүндрэл бэрхшээлийг даван туулах. За дөрөвдөх нь бол эдийн засгаас эргээж эрүүл мэндийг хамгаалах гэдэг. За тавдах нь бол эдийн засгаа эрчимжүүлж бүх салбарын үйл ажиллагааг нээх гэдэг. Гэх мэтээр ингээд тухайн цаг үед манай улсын онцгой комиссийн дэргэдэх эрдэмтэн судлаачдын одоо гаргасан тооцоол бол гадаад дотоод судалгаа харьцуулалт өөрсдийн одоо дотоод нөөц болцоо гадаад одоо хүндрэл хүчин зүйлсүүд тэгээд олон зүйлүүдийг тооцож гаргаж ирсэн ийм одоо дунд урт хугацааны төлөвлөгөөнүүд хэрэгжиж ирсэн учраас энэ бүхнийг даван туулахын тулд бид бас бүхэл бүтэн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт системийн өөрчлөлт хийсэн. За цаашдаа сая хэлсэн. Одоо бид нэр дотооддоо юуг үйлдвэрлэх вэ? Юуг хангах вэ? Хил хаахад те бидэнд юу гачигдчих. Ямар хүндрэл бэрхшээл тохиолж, эмтээрээ шипри зүүнээс эхлээд идэж уух ногоо цагаа гээд ингээд Монгол улсад хэдэн үйлдвэрлэгддэг вүлээ, хэдэн импортоор оруулж ирдэг вүлээ гэдэг. Ийм цаг үе дахиад биднэрт хэд дахин илүү хүнд цаг үе ирэхийг үгүйсэхгүй. Дахиад хизээд ийм нөхцөл байдал үүсхийг хэн ч хэлж мэдэхгүй. Одоо бол асар олон төрлийн халдварт өвчин цар тахлууд за саяны одоо энэ олон ковидын олон төрлүүд цаашаа юу болж үржээд дахиад биднэрт одоо ямар эрсдэл болж ирэхийг хэлж мэдэхгүй учраас бүх дотоод нөөц болцоогоо дайчилж импортыг орлох бараа бүтээгдэхүүн өөрсдөө үйлдвэрлэдэг байх. Дотоодын хүн хүчээ одоо сургадаг, дадлагжуулдаг байх. Хүчийг одоо нөөж нэмэгдүүлдэг байх. Дээрэс нь шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүдэд гаднаас хамааралгүйгээр аль болох дотооддоо үйлдвэрлэдэг, тарьдаг, ургуулдаг, нийлүүлдэг хэрэгцээгээ хангадаг байх. Ийм том одоо сургамжийг бидэнд үлдээсэн. Тийм учраас Монгол Улсын засгийн газар шин сэргэлтийн бодлого гэж гаргаж ирсэн.